Ардчилсан намыг засгийн газарт өрсөн гэдэг нь илт худал мэдээлэл гэлээ. Хуралдаас удаггүй гишүүдийг хариуцлагажуулах хуулийн төслийг төрийн байгуулалтын байнгын хороо хэлцлээ. 4 ба түүнээс дээш хүүхэдтэй бол ипотекийн зээлд олчиргүй хамруулахаар тусгажээ. Сүүлийн 3 жилд 3,000 гаруй иргэн орон сууцны залхимд хүртэж 118.2 тэрбум хүрчээ. Хонхны баяр бэл бэнчингээ гайхуулдаг өндөр өртөгтэй баяр болон хуурай байна. Оройн төрөг үзэгчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. 126 гишүүнтэй шинэ парламент бүрдснээс хойш тэдний ярьдаг топ сэдв нь хуралдаа яаж суух, хэн нь хэдэн минут үг хэлэх тухай байлаа. Гишүүдийг хариуцлагажуулах, ёс зүйтэй болгох тухай хуулийн төслийг тал талаас нь гишүүд өөрсдөө санаачлан уралдуулж байна. Энэ олон ижил төслийн ээлжит нэгэн хувилбар болох Бат Эрдэнэ нарын 12 гишүүний өргөн барьсан хуулийг өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцлээ. Хуулийн төслийн гол агуулга нь ердөөл гишүүд хуралдаа суух уу, таслах уу, хэдэн минут микрофон ашиглах вэ гэдэг төрийн ордны дотоод галтгооны хэрүүл юм. Зэрэгдийн амьдралд шууд нөлөөлөх инфляц, татвар, ажлын байрны тухай хуулиуд төр ингэж шуурхайлдаггүй гишүүд өөрсдийнхөө хуралдах дэг дээр инхүү хамгийн их сэтгэл чилээж хуулийн төсөл уралдуулж байгаа нь ачаархалтай байна. Ер нь энэ Монголын парламент ийм байгаагүй л дээ. Хэдэн хууль баталснараа уралддаггүй байсан юм л та. Хин их үг хэлдэг популист вэ гэдгээрээ гайхуулдаггүй байсан. Энэ их хурлын гишүүдийн чуулган болон байнгын хорооны хуралдаанд асуулт суусан, үг хэлсэн тоо, томилолт, хуулийн төсөл санаачилсан, ажлаасаа ахалж ажилласан ингээд байдлыг байнгын хороонд арга болоход харгалзах ийм шалгуур болох нь би зүгээр хэр зохимжтой болоо л гэсэн юм бодолтой байна. Байнгын хороонд дарга гэсэн зөвхөн ирэх биш. Хуралдаанд даргалахтаа үүрэгтэй. Өөрөө хариуцлагатай байх ёстой. Өөрөө хурлаа тасалдаггүй байх ёстой. Энд чинь одоо төрийн албаны ёс зүйн тухай хууль, улсын хурлын дэгийн тухай хууль, улсын хурлын гишүүний ёс зүйн тухай хууль гэд бүх юмн дээр энэ одоо орж ирсэн энэ саналууд шин бүгдээр л байгаа штэ. Улсын хурл хийх ажилгүй юм шиг ингээл 3-4-өр нь хуулийн төслүүдийг оруулж ирж байна л да. Энд нийт 30 гаруй 40 гишүүдээс ирсэн 200 гаруй санал орж ирсэн байна. Тэгэхээр нийт гишүүдээ орж ирсэн саналыг ерөнхийд нь ярилцаад бас нэг тусгачий гэдэг юм бодлого барьсан юм а. Яагаад тэгэхээр энэ хууль дотор аль болох олон гишүүдийн аль болох үзэл баримтлалд ингээд шингэг гэсэн санаа онооноос шингэг гэсэн утгаар оруулаад ирсэн. Ямар ч гишүүд өөрсдийнхөө цахилгын шийтгэлийг наривчилсан, чуулганы хуралдааны дэгийг шинжилсэн энэхүү хуулийн төслийг төрийн байгуулалтын байнгын хороо уриалгах нь нэмжлээ. Сонгогчдын эрх ашигаас илүү өөрсдийнхөө хуралдах цаг нарыг зохицуулах гэж арсан хуулийн төслийг парламентын бусгад давуулах хэсгийг маргаашийн чуулганы хуралдаанаар шийдэх юм а. Учирлын засгийн газар насаа ортосгохын тулд ардчилсан намтай хамтарч магадгүй гэх мэдээлэл цахим орчинд тархаж эхэлсэн. Монгол Ардын нам сөрөг хүчнийг хөзөр болгон ашиглаж нам доторх эсэргүүцэгчтэй дарах гэсэн арга нь энэ ээж магадгүй гэх таамагч хөвөрч байна. Нөгөөтэйгөр ийм мэдээллийг санаатайгаар шидэж олон нийтийн хариу үйлдэлийг тандаж явахыг ч үүсэхгүй юм. Тэгвэл өнөөдөр засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Энх Баяр энэ мэдээлэлд албан ёсоор хариу өглөө. Хэвлэл мэдээллийн олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын ерөнхий сайд одоо засгийн газарт ардчилсан намыг одоо урьж байгаа, өрсөн гэх ийм одоо илт худал мэдээлэл түгээгдсэн. Энийг бол зориуд санаатай үйл гэж үзэж байгаа. Тийм учраас энэ дээр Монгол Улсын ерөнхий сайд бас засгийн газрын хуралдаан дээр бас байр суурь илэрхийлсэн. Ийм ямар ч үйл явдал байхгүй. Засгийн газар үйл ажиллагаа тогтвортой явуулж байна. Засгийн газарт ямар нэгэн байдлаар халаа сэлгээ хийх, хамтрах ийм асуудал огт байхгүй бөгөөд яригдаагүй гэдгийг хэлье. Болоогүй байгаа асуудлаар одоо өөрсдөө ямар ч тийм урилга задлага болоогүй байхад орон орохгүй, зөв буруу гэдэг ийм яриа байхгүй.
Дэлхийн хамгийн том крипто бирж болох Binance дээр Монгол төгрөгөөр хувь хүн хоорондоо крипто арилжаалахыг эх 6 дугаар сарын 1-ээс эхлэн хязгаарлахаар боллоо. Сүүлийн жилүүдэд хяналтгүй P2P арилжааг ашиглан мөнгө угаах, санхүүгийн заллан хийх эрсдэл нэмэгдсэн учраас санхүүгийн зохицуулах хорооноос шаардлага хөрвүүлсний дагуу ийм шийдвэрийг гаргасан байна. Тэгвэл энэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр Монголын виртуал хөрөнгийн зах зээлд эерэг болон сөрөг ямар өөрчлөлт гарах төлөвтэй байгааг манай редакц тодорхойллоо. Манай улсад виртуал хөрөнгийн тухай хуулийн хүрээнд албан ёсны бүртгэлтэй 12 крипто бирж үйл ажиллагаа явуулдаг. Гэвч иргэд дотоодын биржүүдээс илүү гадаадын Binance платформыг ашиглаж хяналтгүйгээр хувь хүн хоорондоо төгрөгөөр шууд крипто арилжаалах буюу P2P үйлчилгээг ихээр сонгодог. Энэхүү хяналтгүй орон зайг ашиглан бүртгэлгүй танихгүй идгээд бусдын өмнөөс их хэмжээний гүйлгээ хийх, леврийн болон мөнгө угаах шинжтэй сэжигтэй мөнгөн урсгалыг дамжуулах томоохон эрсдэл өмнө үүсдэг байсан. Үүний улмаас олон иргэн дансаа хаалгах, заллингийн хэрэг толбогдох тохиолдол удаа дараа гарч байсан юм а. Харин дотоодын биржүүдийн хувьд үйл ажиллагаа явуулахын тулд санхүүгийн зохицуулах хорооноос 300 сая төгрөгөөр тусгай зөвшөөрөл авахаас гадна явуулж байгаа үйлчилгээ тутамдаа хураамж төлдөг юм байна. Binance-ийн олон улсын виртуал хөрөнгийн бирж дээр гарч байгаа энэ асуудал бол 2021 онд батлагдсан виртуал хөрөнгийн үйлчлэгчийн тухай хууль гэж байгаа. Энэ хуулиар зөвхөн виртуал хөрөнгийн үйлчлэг үзүүлэгчид төгрөг болон виртуал хөрөнгө хооронд харилцах, эсвэл виртуал хөрөнгө хооронд харилцах энэ үйлчлэгийг эрхлэхээр бүртгэлтэй этгээдүүд эрхлэхээр бол байгаа. Нөгөө талаас мөнгө угаах терроризмын санхүүжилтөд тэмцэх тухай хууль гэж байгаа. Энэ хуулиар маань мэдээлэл хүргэхтэй этгээдүүд буюу энэ виртуал хөрөнгийн үйлчлэгэнд хамаарах үйлчлэгийг эрхлэхээр бол харилцагчийг тааж мэдэх үйл ажиллагаа заавал хийх шаардлагатай гэдэг хууль байгаа. Энэ маань өөрөө Монгол улсын олон улсын байгууллага FATF буюу санхүүгийн хойг арга хэмжээ хэрэгжүүлэгч байгууллагын өмнө хүлээсэн үүрэг байж байгаа. Тэгэхээр энэ үүргүүдийн дагуу бид нар нэг талаасаа хуулиа хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Нөгөө талаас олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх шаардлагын үндсэн дээрээс бол эхний бол энэ арга хэмжээнүүдийг бол авч эхэлсэн. Шударга бос харилцан адилгүй ийм өрсөлдөөнийг багч болов тэгшигдэх хэрэглэгчийн эрх ашигыг хамгаалах үүднээс санхүүгийн зохицуулах хорооноос Binance биржид шаардлага хөргүүлснээр Binance платформ эх 6 дугаар сарын 1-ээс эхлэн Монгол төгрөгөөр хувь хүн хоорондоо P2P арилжаа хийхийг бүрэн зохицохоор болжээ. Өнөөдөр Binance-гээ бирж монголчууд очиод бүх арилжаагаа ингээд тэндээ явуулчихдаг. Манай дээр явж байгаа 12 бирж маань 200-300 сая төгрөгийн төлбөр төлж зөвшөөрлөө аваад дээрэс нь арилжааныхаа дүн дээр тулгуурлаад хайлт хуулийн цагааг байгаа татвар төлдөг. Энийг боловсрохгүй бол бид нар олон улсад цахим үйлчилгээгээр монголчууд гарч өрсөлдөх боломж байхгүй. Яг бусад тэр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа гадны компаниуд нь тийм хөлс, тийм дарамтанд орохгүй байгаа. Санхүүгийн зохицуулах хорооны энэ алхам бол захим орчин дахь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн олон улсад өрсөлдөх боломжийг багц чадахгүйн нэмэгдүүлж байгаа алхам юм а. Доллар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Орон сууцны заллингийн золиос болж мөнгө алдсан л бол эргүүлж авна гэдэг үлгэр болжээ. Заллагчид мөрдөн шалгах ажиллагааны явцад оргосон тохиолдолд гэмт хэрэгт тооцох эрхцэн орчин байхгүй болсныг цагдаагийн ерхий газраас мэдээлж байна. Түүнчлэн даат, бүтээцийн угсралтын ажил нь талдаач ороогүй байхад иргэдээс мөнгө авахыг нь төр хуулиар зөвшөөрчихсөн. За энэ мэтчлэн хуулийн цорхоогоос үүдэн сүүлийн 3 жилийн дотор гэхэд 3,000 гаруй иргэн 118.2 тэрбум төгрөгөөр хохирчээ. 3 жилийн хугацаанд 3,000 гаруй иргэн хохирсон гэдэг бол зүгээр нэг хуурай тоо биш. Цаана нь 3,000 гаруй өрх гэр иргэдийн амьдрал насаараа хураасан хөрөнгө үгүй болсныг илтгэх аймч ихтэй үзүүлэлт юм.
Гол асуудал нь манай улсын хууль эрх зүйн орчин залилагчдад дэндүү зөөлөн байгаагаас үүдэж барилгын компаниуд иргэдийг залилж байр өгнө гिचгээд нүх ухаж хашаа хатахаас хэтрэхгүй байна. За үүний нэг жишээ бол 5,000 багш 3,000 эмчийг байртай болгож өгнө гэж эхлүүлсэн төсөл эхний 100 гаруй багштай байр өгчхөөд таг алга болсон явдал юм. За энэ мэдчлэн орон сууцны залиланд өртсөн иргэд өнөөдөр хууль тогтоогчдоос тусламж ирлээ. 150 багш нь бол орон сууцнд орж 658 багш бол одоо хүртэл өнөөдөр хүртэл орон сууцнд ороогүй буцаалтаа авч чадаагүй юм хохиролтой байгаамаа. За манайх болохоор нөгөө Сүхбаатар дүүргийн 9 дугаар хороонд баригдаж байгаа Басмаа гээд 132 айлын орон сууцны асуудлаар байгаа 11 жил энэ байр ашиглалтанд ороогүй байна. Орхоор шүүхийг нь гомдож байна. Өргөдвчөөд өгн авч хэлсдэггүй. 6 удаа юуны Гэмбургийн шүүх хоролдож өгөөш гэж яла хоролддоггүй шүүг нь хоролддоггүй. Энэ барилгууд баригдахгүй байгаа шалтгаан болохоор ердөөсөө давхардуул заасан. Хөл өдөртөө бүртгэл байхгүй, хяналт байхгүй. Сонсголын арга хэмжээнд аваач өгөөч гэж хүсэж байна. Үр дүнтэй яваасаа гэж хүсэж байна би. Та бүхэн зөвхөн ажлын хэсэг байгуулагдаад дарагдаа үүрэг даалгавраа одоо нөгөө тайлгнахын төлөө биш биднийг битээ тайлангийн шошго болгоорой. Эдгээр үгэлсэн хүмүүсээс гадна өчнөө хохирогчд бий. За энэ оны эхний 4 сарын дотор л гэхэд 1300 гаруй иргэн шинээр залилуулж 2.9 тэрбум төгрөгөө алдаад байна. За энэ залилагчид хуулиа сайхаа болж иргэд өдрөөс өдөрт хохирсоор байгааг бэлхнээ гэрчлэх баримт юм. За тэгвэл хууль хяналтынхан яагаад ингэж яст мэлхий шиг хэдэн 10 жилээр залилагчдын толгойг илээд байна вэ гэдэгт цагдаагийн ерөнхий газраас дараах тайлбарыг өглөө. Үрдэн шалгах ажиллагааны хурд бол бас энэ хууль эрх зүйн орчинтой холбогдуулаад бас нэлээд хангалтгүй байгаа. Хэрэг үрд мөрдөн байцаалтын ажиллагаанд саад орчуулсан тохиолдолд хуучин өмнөх хуулиар бол одоо хэмтрэг тооцдог байсан. Энэ зүйлэг байхгүй болсон. Мөн мөрдөн шалгах ажиллагаанаас оргосон тохиолдолд хэмтрэг болдог байсан. Энэ зүйлэг бас байхгүй болсон. Хуучин эрэг хуулийн 260. Ийхүү хуулийн зорхоо үүснээс шалтгаалж мөрдөн шалгах ажиллагаа удааширч байна гэж цагдаагийн байгууллагаас тайлбарлалаа. Харин энэ хуулийн зорхоог хэрхэн нөхөх яг ямар хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа тухай албаныхан ингэж ярьлаа. Ерөнхий хуулийн шинжилсэн хариулга дээр орж байгаа заалт бол за даадсын бүтээцийн угсралтын ажил 50-аас доошгүй хувь хийгдээгүй тохиолдолд иргэдээс мөнгө төвлөрүүлэхийг бол хориглож байгаа. Та бүхэн тэр барилгын компани 50% дээрээ босно уу юу? Энэ компани тэгвэл иргэдтэй мөнгө босгох гэж гэрээ хийж гэнэ үгүй юу гэдгийг яаж хянах механизм оруулж байгаа. Гол нь тэр байгаад байна шүү дээ. Тэгвэл ямар ч хяналтын механизм байхгүйгээс үүдээд тэнд хин дуртай нь хизээ дуртай нь мөнгө цаас үзүүлж байгаад мөнгө босгодог яваад байгаа. Тэгээд зохицуулт оруулж ирж болно. Тэр чи яаж хэрэгжих юм бэ гэдэг айгүй чухал байгаад байгаа шүү. Цагдаа шүүхэн хэргийг шийдэж өгдөггүй барилгын компани дампуурлаа зарлаад алга болдог. Гэтэл энэ дундуур улсын бүртгэлийн ерөнхий газар нь бүрэн баригдаж дуусаагүй байрыг системдээ бүртгээд авчихдаг. За энэ мэт хуулийн гажуудал төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй байдал нь залилагчдад боломж олгож иргэдийг байрчгүй, мөнгөчгүй годомж нь гаргаж байна. Хэр олон хүн хохирч байж төр иргэдэд хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлж залилагчдаас авилга авч чихээ бүглэж нүдэ тагладаг төрийн албаныханд хариуцлага тооцдог болохгүй. 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд ипотекийн зээлийг очиргүйгээр олгох, 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн нэг гишүүний хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх асуудлыг хуульд тусгана гэж засгийн газар амлаж байсан. Гэтэл яг цагаа тулангууд засгийн газар иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан энэ хоёр агуулгын нэгийг нь хуулийн төслөөс хасаж нэгийг нь бэлтээжээ. Засгийн газраас гэр бүлийг дэмжих анхдагч хуулийн төслийг улсын хурлд өргөн мэдүүлэхээр олжээ. Энэ хуулийн төсөлд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл анх удаа ипотекийн зээл авах бол тэргүүн ээлжинд хамруулахаар тусгасан байна. Мөн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хүртэлх хувьд зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргахаар тусгажээ. Харин иргэдийн дунд хүлээлт үүсгээд байсан бас нэг заалт болох 3 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн нэг гишүүнийг хувь хүний орлогын албан татвараас 100% чөлөөлөх агуулгыг хасгаар олжээ. Жилдээ 206 тэрбум төгрөгийн одоо татвар төлрүүлэлт уурхаар байсан. Сая засгийн газраас өргөн барьсан татврын хуулийн дээр 792 мянган төгрөг буюу хөдөлмөрийн өсний доод хэмжээг хувь амын орлогын албан татвараас чөлөөлсөнтэй холбоотой гэр бүлийн хуулийн дээр тэгвэл энийг авчгаа. За бид нар тэртээ дөрөв бүх иргэдтэй 792 мянган төгрөгийн хувь амын орлогын албан татвараас одоо чөлөөлөх боломж өгч байгаа юм чинь энэ маань өөр 1.3 их нийт төгрөгийн эффект үзүүлж байгаа шүү дээ татврын хуулиар. Энэ маань ингээд дахиад 200 тэрбумаар нэмэгдэх юм байна. Тийм учраас энэ заалтаа аваач гэсэн одоо ийм заалт.
Ийхүү засгийн газар төсвийн орлогоо бодож энэ заалтыг хуулийн төслөөс бүр мөсөн асжээ. Нөгөө тэгүр хүүхдийн мөнгө, цалинтай ээж, алдарт их хотонгийн урамшуулал зэрэг мөнгөнд итгэмжүүдийг халамж биш, хүн амын өсөлтийг дэмжих бодлого гэж үзэн нийгмийн халамжийн хуулиас тусгаарлаж энэ хуулиар зохицуулахар тусгасан байна. Улсын төсвийн зардал дээр 2.4 их найт төгрөг яг халамжийн талд харагддаг. Хүн ам зүйн бодлого нь тэгвэл хаана байгаа юм бэ? Бүгд энэ чинь халамж болж харагдаад байна шүү дээ, тийм ээ? Зардлын ангилал. Тийм учраас гэрүүлээ дэмжих бодлогоо гэрүүлээ хууль руугаа оруулаад халамжийн тухай хуулиар яг зорилттой бүлэгтэй буюу одоо тэр хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна, зааханд настан асаргаанд байгаа иргэд ба бид нар 600 орчим сая төгрөг 600 орчим тэрбум төгрөгийг л зарцуулж байгаа. Ингээд Монгол улс маань одоо тусдаа яг одоо хүн ам зүйн бодлого одоо гэрүүлийн хөгжлийг дэмжих юм хуультай шинээр одоо хуультай болж байна гэсэн. Хүүхдээ сургууль цэцэрлэгт хүргэж өгөх, авахтан зориулж ажлын цагийг богиносох, өөрчлөлт оруулах агуулгыг хуулийн төсөл тусгасан талаар салбарын сайд хэлж байлаа. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид иргэдийн дуу хоолойг төр түргэх, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад төсвийн хуваарлалтад оролцож, засаг дарга нарт чиглэл өгөх үүрэгтэй. Гэвч бодит байдал дээр иргэдийн төлөөлөгчид иргэдтэйгээ уулзаж, тэдний дуу хоолойг сонсдоггүй, сонгуулийн үеэр л амь ордог гэдгийг иргэд хэллээ. Нээлттэй нийгэм форум байгуулахын хийсэн судалгаагаар иргэдийн 80 орчим хувь нь өөрийн тойргоос сонгогдсон дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийнхөө нэр усыг мэддэггүй, амьдралдаа нэг ч удаа уулзаж байгаагүй гэж хариулжээ. Товчхондоо бол сонгуулаар л амь орж, бусад үед иргэдтэйгээ холбоогүй ажилдаг гэж иргэд дүгнэж байна. Үүнийг батлах ганцхан жишээ бол бүтээн байгуулалтаас орхигддог, тэдний гар нь хүрдэггүй захын хорооллууд юм. Тухайлбал дүүрэг бүртэл 3 ээлжээр хичээллэж буй сургуулиуд байна. Мөн гэр хорооллын гудамжуудын 40 гаруй хувь нь бүрэн гэрэлтүүлэггүй, эсвэл ажиллагаагүй. Мөн стандартын шаардлага хангаагүй тэрэгэн зэртэй иргэд зорчиход хүндрэлтэй явган хүний замууд гэрчилж байгаа юм а. Иргэдийг төлөөлнө гэдэг утгаараа бол ажиллаж чадахгүй байх л гэж боддог. Гарч ирэхийн тулд ер нь бол хэсэг хугацаанд бол мэдээж тэдэрч маш их идэвхтэй байна. Гарч ирснийхаа дараа яг итгэлээ хүлээгээд хэлсэн амнда үртлээ яг тулж ажиллаж чаддгүй байх гэж би хувийнхаа зүгээс боддог. Ер нь тэгээд их л ойр дотнол баймаар байгаа юм. Санахад бол тий. Ер нь жагуул үед л нэг уулздаг байх та. Тэрнээс ш иргэдийн төлөөлөгчтэй уулзалтын орол борол гэж би л дуулаагүй соосоо тийм л. Үр дүнтэй айгүй айтайх юм тэр яриа явж идэв шин. Ер нь биелүүлэхтэй айгүй муу л гэж боддоо шин. Ер нь тэгээд яг нэг тулж ажилтдаг л гэж боддоо. Майгүй муу ажилтдаг л гэж боддоо шин. Харин иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид иргэдтэй ойр ажиллаж тэднээс ирсэн гомдол саналыг тогтмол шийдвэрлэдэг гэлээ. Тухайлбал Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч оргил жил гарны хугацаанд 30 гаруй иргэнээс ирсэн саналыг шийдвэрлэжээ. Мөн тухайн дүүрэгтээ тоглоомын талбай болон орон сууцны дулаалгын ажлыг хэрэгжүүлсэн гэлээ. Өнгөрсөн нэг 17 ажлынхаа одоо ингээд гисээс аваад үзэх юм бол манай хороонд бол 3 байрны басаат буюу дулаалганы ажил хийгдсэн байгаа. Яг энэ ард харагдаж байгаа энэ Чингүн чавын гэрэлт гудамж гэдэг мөндөс хүүхдийн тоглоомын юм талбай. Энэ ажлыг бол бас тогтоодусаад иргэдүүд хүүхдүүдээс орой ая тухтай өнгөрүүлэх юм боломжууд бол нэгдэж байгаа. Ер нь бол манай хороонд бол хамгийн одоо тулгамдж байгаа зүйл бол басаат буюу дулаалганы ажил байгаа. Одоо ер нь лавт замын ажлууд бол хийгдсэн. Дүүргийн өнгөрсөн одоо 2 жилийн хугацаанд төсвөр бол нийт 50 гаруй гараж болоод тэн дээр бол за ингээд авц зогсоолууд хийгдээд иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлууд бол нэлээд төлхөө бол хийгдсэн. 8000 гаруй хүн амтай хорооноос бүтэн 2 жилийн хугацаанд 30 гаруй иргэнтэй уулзсан тул дээрх ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Цаашид иргэх холбоог ямар нэг байдлаар сайжруулахгүй бол иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хийсэн ажил иргэдэд мэдрэгдэхгүй байсаар байх болно. Хэрэв иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид сонгогчдийнхоо дуу хоолойг сонсож хэрэгжүүлдэг байсан бол төсвийн үлэмж хэсэг нь үр ашиггүй урсгал зардал, албан тушаалтнуудын хангамж шаардлагагүй боржуур барихад үргэлдэхгүй байх байсныг иргэд хэлж байгаа юм а. Газар зохион байгуулалт, геодэд, зураг зүйн ерөнхий газар болон бүгд найрамдах Солонгос улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг хамтран хэрэгжүүлэх хаягийн мэдээллийн системийг шинжлэх замаар Монгол улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх төслийн хэлэлцээрт өнөөдөр аль бие ёсоор гар хэсэг зурлаа. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын сонгогдсон бүсэд дрон технологи ашиглан газар ашиглалтын мэдээллийн санг хөгжүүлэх, навигацийн системийн мэдээллийг боловсруулах, хаягийн мэдээллийн удирдлагын системийг шинжлэх, иргэдэд зориулсан цахим үйлчилгээний шийдлүүдийг хөгжүүлэх ажлууд үе шаттайгаар хэрэгжих юм а.
Монгол улсад хотчлд хүн амын төвлөрөл эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор хаяг болон газрын мэдээллийг илүү наривчлалтай удирдах хэрэгцээ улам бүр өсөж байгаа. Ялангуяа Улаанбаатар хотын захын бүсүүдэд гэр хороол болон албан бус суурьшлийн бүс өргөжж байгаа нь газрын ашиглалт болон албан ёсны хаягийн мэдээлэл хоорондоо нийцэхгүй байх хүндрэлийг үүсгэж байгаамаа. Өнөөдөр бол хаягийг бид хүн эдгээр хаягийн тухай хууль хэрэгжиж байгаа. Мөн хаягийг бас бид нар системээр олгож байгаа ч гэсэн олон улсын яг төвшөнд энэ хүрээгүй учраас бид бол хаягийг ашиглаж төрийн үйлчлэгээ бас оновчтой явуулж чадахгүй байна. Хаягийг олон субъект зэрэг олгож байна. Тэгэхээр цаашид бид нар энэ төслийг хэрэгжүүлснээрээ хаягийг нэгдсэн системээр олгох. За мөн хаягийг ашиглаж бусад үйлчлэгээнүүдийг явуулах, төрийн үйлчлэгийг хаягаар хаягийн тусламжтайгаар хүргэх, за мөн бизнесийн үйлчлэгийг хаягаар ашиглаж бас бизнес үйлчлэгээ үзүүлэх ийм нөхцөл боломжийг бас бүрдүүлж өгнө. 한국도 최근에 энэ төслийг хэрэгжүүлэх анхны шалтгаан нь Улаанбаатар хотод хаягийн шинжилгээний системний шаардлагатай байснаас үүдэлтэй. За манай Солонгос улсад ч бас өнөөгийн Улаанбаатартай адил нөхцөлтэй буюу хаягийн шинжилэл хийгдээгүй, дээр нь хотын хүн ам нэмэгдснээр хаяг нь тодорхой бос байдал түгээмэлсэн. Үүнээс үүдэн гинтэргээс урьдчилан сэргийлэх гамшигын нөхцөл байдалд голден таймыг ашиглаж чадаагүйгээс хүний амьнаас хохирох асуудал их тохиолддог байсан. Тиймээс Монгол Улаанбаатар хотод энэ төслийг хэрэгжүүлэх болсон нь цаг үеэ олсон алхам гэж харж байна. 범죄가 발생하고 Улаанбаатар хотод тулгараад байгаа энэ бэрхшээл төрийн байгууллагуудын газрын удирдлага, хот төлөвлөлтөд хүндрэл учруулахаас гадна гамшигын хариу арга хэмжээ, яаралтай тусламж, навигац зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралтай холбоотой төрийн үйлчилгээний хүртээмжид сөргөөр нөлөөлж байсан юм а. Харин 8 сая Америк долларын санхүүжилт бүхий энэ төсөл хэрэгжснээр дээрх асуудлуудыг бүрэн шийдвэрлэх ач холбогдолтой юм а. Тэнгэр телевизтэй хамтдаа баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Төгсөх ангийн сурагчдын хувьд эсэлтийн ерөнхий шалгалт амьдралынх нь хамгийн том даваа ирээдүйн гүр байдаг байна. Шалгалт төхөх тусам тэдний 80 гаруй хувь нь архаг стресст ордог байна. Тиймээс шалгалтанд бэлдэж байгаа хүүхэдтэй дарамт өгүүлгүй тэднийг ойлгож ярилцах шаардлагатай байгааг салбарын мэргэжилтнүүд хэллээ. Эсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэж буй сурагчдын дунд явуулсан асуулгаар тэдний 65% нь хамгийн том айдас дарамтыг эцэг эх хамаатан садныхаа хүлээлтээс авдаг гэж хариулсан байна. Тухайлбал эцэг эхчүүд чи заавал тийм мэрэгжилтэй болох ёстой, тийм сургуульд орох ёстой зэргээр дарамтыг учруулдаг. Мөн бусад сурагчдын шалгалтын оноог чи үүнээс илүү сайн байж чадахгүй юу гэх зэргээр харьцуулж ярьдаг. Эдгээр нь хүүхдүүдэд асар их сэтгэлийн дарамт болдог байна. Тийм ч учраас тухайн хүүхдийг ойлгож ярилцаж, хүсэл сонирхлыг нь хүндэтгэж харьцах шаардлагатай гэдгийг мэргэжилтнүүд тайван байлгах энэ орчныг сайхан бүрдүүлж өгөх хэрэгтэй. 3 дугаарт нь энэ хүүхдтэй маш сайн ярилцдаг байх хэрэгтэй. Өнөөдрийн хүүхдүүдийн хүмүүжилд юу хэрэгтэй байна вэ гэвэл хамтын ярилцлага, хамтын ойлголт хамгийн хэрэгтэй байгаа байхгүй юу? Хүүхдийн мэрэгжил сонголт гэдэг бол маш чухал. Тэгэхээр хүүхдтэйгээ ярилцаад хамгийн гол нь манай хүүхд юу чаддаг вэ, юу сонирхолтой байна гэдэг дээр нь тулгуурлаж мэрэгжлийг нь бол сонгож өгөх хэрэгтэй. Ингээ бидний эцэгчүүдийн өөрсдийнхөө сонгож чадаагүй ч юм уу өөрсдийнх бодож байгаа мэргэжлэр сонгох нь бол хүүхдэд ачаал өгдөг, дарамт өгдөг магадгүй ингээд нэг шалгалт нь оноо авахт нь бас нөлөөлдөг. Шалгалтны дарамтнаас болж 16 настай охин амиа хорлсон байж болцсошгүй хэрэг одоогоос 2 жилийн өмнө гарч байсан. Товчхондоо бол шалгалтанд бэлдэж буй хүүхдүүдэд хэтэрхий дарамт түгшүүр мэдрүүлэх нь цаашлаад тэднийг амиа хорлоход ч хүргэх эрсдэлтэй. Үүнээс гадна манай улс Аазда амиа хорлолтын тоогоороо 2 дугаар байранд ирэмблэгдэж байна. Энэ он гарсаар л гэхэд насанд хүрээгүй 78 хүүхэд амиа хорлолжээ. Үүнд гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, үе тэнгийн дээрлэхэд дарамт зэрэг амьдралын олон асуудал нөлөөлж байна.
Нөгөөтэйгүр 5 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох тухай бодож байсан гэх судалгаач бий. Ийм эцэг их асран хамгаалагчид хүүхдтэйгээ нээлттэй ярилцаж ойлголцох, тэдэнд аюулгүй гэх мэдрэмжийг төрүүлдэг байх чухал гэдгийг сэтгэл зүйч хэлж байна. Хүүхэд бол эцэг эхтэйгээ ойлголцсон, эцэг эхтэй хүлээн зөвшөөрөгдөн гэдэг бол хамгийн чухал мэдрэмж байдаг. Гэтэл яг энэ дээд үеэс ирж байгаа энэ дарамт шахалт нь магадгүй би чухал биш юм байна, би хангалттай биш юм байна гэдэг энэ мэдрэмжийг өгөөд энэ нь өөрийнх нь суур өөрийгөө үнэлэх үнэлэмж те. За тэгээд оршин байгаа мэдрэмжтэй зөрчилдөх энэ байдал нь эргээд энэ сэтгэл санааны хямрал гүн явагдах нөхцөл нь болж байгаа. Хүн бүр адилгүй хүлэг болгон жороогүй гэх монголчуудын хэлц бий. Таны хүүхэд хэн нэгэнтэй заавал ижил замналаар амьдрах шаардлагагүй. Тиймээс амьдралд хүл тавих анхны алхмаа хийж байгаа хүүхдүүдэд дэмжиж туслахал үүрэгтэй болохоос дарамталж шахах нь өнөөгийн ороо бусгаа нийгэмд хөл алдах эрсдэлтэй гэдгийг сэтгэл зүйчид хэлж байна. Хэд их стресс нь тархины мэдээлэл боловсруулах чадвар болон шийдвэр гаргалтыг 30 хүртэл хувиар бууруулдаг байна. 10 жилийн нандин дурсамжаа үдэж амьдралын шинэ хуудсыг нээж буй төгсөгчдийн хувьд хонхны баяр бол хамгийн тогтлол дүүрэн мөч. Гэвч сүүлийн жилүүдэд энэхүү баяр нь хэн илүү бил бэнчинтэй вэ гэдгээр уралддаг эцэг эхчүүдийн халаасыг хосолсон өндөр өртөгтэй баяр болон хувирч байна. Үүний цаана санхүүгийн боломж тааруу айлын хүүхдүүд хамт олонноороо дурсамж бүтээх нандин мөчөөс хасагдан үлдэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн хонхны баярын хураамж 400-аас 700 мянган төгрөгийн хооронд байна. Үүнээс гадна сурагчид баяртаа бэлдэж хувцас, гоёл чимэглэл зэрэгээр хувьдаа 200-аас 500 мянган төгрөгийг зарцуулж байгаажээ. Түүнчлэн сургууль болон ангийн багштаа бэлэг өгөхөөр 100-аас 200 мянган төгрөгийг хураалгаж байна. Товчхондоо бол нэг сурагч хонхны баяртаа 1 сая гаруй төгрөгийг зарцуулж байгаа юм а. Үүнтэй холбоотой санхүүгийн асуудлаас болж нэг ангиас л гэхэд 3-аас 4 хүүхэд хонхны баяртаа орж чадахгүй асуудалтай нүүртүүлж байна. Айгүй хэцүү л байсан. Сонсоод гайхс 700 мянга ч бас чагштай. 12 дугаар ангимчин ангийн аялал, хонхны баяр, тэгээд янз бүрийн цэвэрлэгээний мөнгө дүнгээ ер нь аль тэгээ багш нарт өгөх юм ингээд номны хураамж гэх ер нь ихэд сая ер нь төгнөө. Нийт 420 мянгаар монтаж энэ бүгдээрээ ороод нэлээд өндөр санагдсан. Өрхийн сарын дундаж орлого 2.4 сая төгрөг орчим байгаа бөгөөд үүний 60% нь хүнсний хэрэглээнд зарцуулагддаг. Ийм нөхцөлд сая гаруй төгрөгөөр хүүхдийнхээ хонхны баярыг тэмдэглэн гэдэг эцэг эхчүүдэд хүндхэн даваа болж байна. Тийм ч учраас хонхны баярыг хүүхэд бүр оролцох боломжтой, санхүүгийн дарамт учрахгүй байдлаар зохион байгуулдаг болох шаардлагатайг салбарын мэргэжилтэн хэллээ. Яг ийм өсвөр насны чухал баярт мөчтөө бусдаасаа мөнгөгүй гэдгээрээ ялгарч үлдэх нь хүүхдэд дутуугийн мэдрэмж болон ганцаардлыг үлдээх хамгийн эрсдэлтэй гэлээ. Төгсөлтийн баярыг бол зөв зохион байгуулахаар хэтэрхий их мөнгө цуглуулдаг, хэтэрхий их зугаа зингээл хөөцөлдөх энэ арга барилаар хүүхдийг хүмүүжүүлж болохгүй л дээ. Тийм учраас хэдэн төгрөгийн хаана очиж, ямар үзүүл үзэж, хаана тэр эдгээр чинь хамгийн гол нь бүжиг мүжиг хийж, тэгж гоё хамт олноороо дуулж, сууж, тэгээд гоё юмнуудаа ярилцаж сэтгэлээ гаргах гэж байгаа баяр штэ. Тэрнээс ч томчуудтай адилхан нийлдэг зугаа зингээл өнгөрүүл баяр идэл байхгүй. Хүүхдэд өөрсдөө ч тэрийг бодохгүй хүмүүс байгаа байхгүй. Тийм учраас тэдний бодол санаанд нь үзэл баримтлалд нь нийцсэн энэ гоё арга хэмжээг сургуулийн захиргаа багш нар эцэг эхчүүд нийлээд ингээд хамгийн гоёор тэмдэглэж өгөх хэрэгтэй. Боловсролын яамнаас жил бүр хонхны баярыг нүсэр тэмдэглэхгүй байх, багш нарт үнэтэй бэлэг өгөхийг хориглосон шийдвэр гаргадаг. Гэхдээ бодит байдал дээр эцэг эхчүүд далд хэлбэрээр хураамж цуглуулсаар байдаг. Энэ нь нэг талаараа эцэг эхчүүдийн хүүхдээ бусдаас дутаахгүй гэсэн хоосон нэрлэхэл, ам уралдуулан өндөр өртөгтэй үйлчилгээ сонгодог зантай мөн холбоотой гэлээ. Тийм ч учраас эцэг эхчүүд өөрсдөө энэ алдаагаа засаж, хүүхдүүд дунд ялгуурлал үүсэхгүй байх шаардлагатайг багш мэргэжилтнүүд хэлж байна. 2014 оноос эхлэн зохион байгуулагдсан Улаанбаатар марафон энэ Бямб гарагт 13 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн тухайд 46300 гаруй гүйгч оролцохоор бүртгүүлжээ. Жилээс жилд оролцогчдын цар хүрээд хэлж нийтийг хамарсан том арга хэмжээ болж чадаж байгаа хэдий ч зохион байгуулалтын хувьд олон улсын стандартын түвшинд хүрэх яагаачгүйгээс гадна тэмцээний төсөв, зардал, шагналын сантай холбоотой шүүмжлэл тасрахгүй байна.
Улаанбаатар марафон бол Азийн бүс нутагта олон улсын марафоны холбооны албан ёсны гишүүнчлэлтэй зан хэмжилтэнд баталгаажсан олон улсын зэрэгэлтэд тэмцээн. Нийслэл хотын нэрийн хуудас эерэг сурчлагаа болдог энэ арга хэмжээний төсөв жилээс жилд нэмэгдсээр энэ оны тухайд 900 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргахаар болсон. Үүн дээр 46 мянган оролцогчийн мандатын мөнгийг хамгийн багаар тооцоход 700-аас 900 сая төгрөг төвлөрөх боломжтой бөгөөд нийт төсөв 1.8 тэрбум орчимд хүрч байна. Тэгсэн атал шагналын сан дөрвөдөө нэмэгдсэнгүй. Түүнчлэн өмнөх жилүүдэд удаа дараа давтагдж байсан усны асуудалж дахин хөндөгдөж мэдхээр байна. Бүтэн марафон 5 км тутамд 8 усны цэгтэй байдаг. Өөр зайнуудад жирийн сонирхогчд гүйж байгаа үед 2.5 км тутамд усны цэгүүдийг зайлшгүй байршуулдаг. Гэтэл энэ жилч усны цэгийг 5 байлгахаар төлөвлөсөн нь шүүмжил дагуулж байна. Татвар төлөгчдийн мөнгнөөс 900 саяыг гаргаж 46 мянган оролцогчийн мандатын хураамжтай нийлээд 2 тэрбум төгрөг рүү төгсөн хангалттай санхүүжилттэй байгаа атлаа нэг өдрийн арга хэмжээг ийм дарчиг хийдэгт яалтчгүй бухимдал дагуулж байна. Уг нь энэ хэмжээний төсвөөр Бостон, Нью-Йорк, Лондонын марафоныг байг гэхэд Бангкок, Хошимин зэрэг Азийн хотуудын марафонтой дүүх хэмжээний тэмцээнийг хангалттай зохион байгуулах төсөв. Гэвч Улаанбаатар марафон олон улсын лейбл зэрэглээс хол доогуур байна. Олон улсын лейбл зэрэгэлд хүрэхэд шагналын сан хамгийн чухал байдаг. Улаанбаатар марафоны төрөв тамирчин 10-аас 15 сая төгрөг буюу ойролцоогоор 4500 орчим Америк долларын шагнал авдаг. Энэ нь Сөүл, Токио зэрэг платинум зэрэглэлийн марафоноос 20 дахин бага шагналын сан юм а. Тиймээс манай хотын марафоныг дэлхийн чансааны ядаж 100 дотор багтдаг үегчид тоож ирэхгүй байна. Өнгөрсөн 2025 оны Улаанбаатар марафоны түрүү Кен улсын тамирчин Андерсон Сатоли гэхэд дэлхийн чансаанд 200-аас 300 дугаар барьт ирэмлэгддэг байх жишээтэй. Тиймээс тэмцээний зэрэглэлийг ахиулж нэр хүндийг нь өсгөхийн тулд тэмцээний шагналын санг нэмэгдүүлэх, дор хаяж дэлхийн өндөр зэрэглэлийн 5 орны төлөөл бүхий тамирчдыг урьж оролцуулах, зохион байгуулалтаа мэрэгжлийн түвшинд хүргэх шаардлага зайлшгүй үүсэж байна. Тэгэхгүй бол татвар төлөгчдийн 900 сая төгрөг, оролцогчдын мандатны хамгийн багадаа 800 сая төгрөг нэг өдрийн дотор салхинд хийсээр байна. Далайн арга мэдээ үргэлжилж байна. Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин бүгд найрамдах Хятад ард улсад 2 өдрийн турш төрийн ажлыг хийж байна. За уг ажил нь 2001 онд байгуулсан Орос Хятадын найрамдал хамтын ажиллагааны гэрээний 25 жилийн үетэй давхцаж байгаа юм а. Уулзалтын дараа хамгийн дээд түвшний хамтарсан мэдээлэл болон засгийн газар хоорондын, ямд хоорондын 40 гаруй баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна. За энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүрэхээр яг одоо студид их болгон ажиллаж байна. Арай мэд их болоо. Арай мэд. За тэгэхээр яг айлчлалын онцлог зүйлүүд юу вэ? Ялангуяа эрчим хүчний салбарт хамтарч ажиллахаар болж байгаа шиг байна. За уулзалтын дараа харсан хамтарсан мэдээлэлээс ерөөдөө харуул эрчим хүчний салбар салбардах за иж бүрэн түншлэлийн харилцаагаа өргөжүүлнэ, гүнзгийрүүлнэ гэсэн ийм тохиролцоонд хүрсэн гэж байна. За ингэхдээ газрын тос байгалийн хий нүүрсний салбардах харилцан ашигтай хамтын ажиллагааг бол өргөжүүлнэ гэсэн байна. За хамтарсан мэдээлэл бас нэг зүйлийг дурдсан байгаа нь бол яг Украиний асуудлын тухай хальт яригдсан байна л да, дурдсан байна. За энэ дээр юу гэсэн байна гэхээр Орос, Хятад хоёр манай улсууд мөргөлдөөний үндсэн шалтгаануудыг арилгах ёстой гэдэг дээр санал нэгдэж байна гэсэн ийм хэсэг бол орсон байна. За эндээс бас ихтэй энэ дээр яг нэг юм нэмж хэлэхээр нэгдсэн үндэсний байгууллагын дүрмийг хүндэх ёстой гэж бас дурдсан байгаа. Нэг талаасаа Бээжин Хятад улсын зүгээс бол энэхүү энэ дайны асуудал дээр дундыг баримталж байгаа.
гэдгийг нь илэрхийлж байгаа юм болов гэсэн ийм тохиол байж магадгүй гэсэн одоо өгнөлтийг олон улсын шинжээж ажиллагч нар бол өгж байгаа. Ер нь бол өдийг хүртэл Украины дайн хэлсэн цагаас хойш л Хятад улс энэхүү одоо дайнд дундыг баримталж ирсэн, хэдний талыг баримталдаггүй гэж бол ийм албан байр суурьтай байдаг. Яг хав дашим дуртахад 2022 онд Орос улбаноос болон бүгд найрамдах Хятад улсын хооронд хязгааргүй түншлэлийн гэрээ байгуулагдчихсэн. Яг тэр гэрээ бол Украины дайныг эхлэхээс одоо сар хүрэхгүй хугацааны өмнө бол тохиолд болж исэн учраас яг зарим хүмүүс Украины дайныг энэ асуудал хоёр улсын харилцаатай холбож ярих тохиолдол бол нэлээд байдаг. Яа тэгээд Ираны дайны тухайд бас талууд байр суурь илэрхийлсэн байгаа энэ хамтарсан мэдээлэлээр дамжуулж Ши Цзиньпин Ираны дайныг бүрэн зогсоох нь бол дэлхийд дахин тулгамдж байгаа хамгийн яаралтай одоо ноцтой юм даа чухал асуудал шүү гэдэг ийм байр суурь хэллээ. Тэгээд яагаад энэ талаар Ираны дайн энэ хоёр улсын төрийн тэргүүдийн айлчлал одоо энэ хуулцлтын үеэр яригдж байгаа вэ гэдгийг харуулъя харахгүй Хятад улс Ормосын хоолоогоос ойролцоогоор 45% одоо газрын тосны импортын 45% нь ингэж хамаардаг ийм улс байгаа. Мөн Орос улбаны улс нь өөрөө одоо бүгд найрамдах Хятад улстай нефтийн худалдаан дээр бол маш ойр одоо юм түншүүд Хятад улсын газрын тосны хэрэгцээний ойролцоогоор 18% нь Орос улбаны улсаас ирдэг юм байна. За тэгээд яг энэ тоо ер нь бол жил ирэх тусам өсөж байгаа. Гэхдээ сүүлийн 5 жилд бол ялангуяа Украины дайн хэлсэн цагаас хойш бол огцом нэмэгдсэн байгаа хоёр улсын худалдаа тэр дундаа нефтийн худалдаа гэсэн. Яг үүн дээр мэдээж Украины дайны улмаас Орос улбаны улс Европын хариуд өртсөн байгаа учраас Хятад улс руу их хэмжээний ингэж нийлүүлэлтийг хийх болсон гэж бол тайлбарлаж болох. Тэгээд яг энэ удаагийн айлчлалын бас нэг одоо онцгой зүйл нь онцлог зүйл нь яг түүхэн талаас хоёр улсын дипломат харилцаа талаас бас байна л да. Юу гэж нэхэр Хятад Оросын стратегийн түншлэл хамтын ажиллагааны харилцаа тогтоосны 30 жилийн ой. За тэгээд бас нэг ой тохиож байгаа. Тэр нь сайн хөршийн найрсаг одоо ийм хамтын ажиллагааны одоо гэрээ байгуулсны 25 жилийн бол энэ онд тохиож байгаа юм байлээ. Тэгээд эх онд бол Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин Хятад улсад одоо эх онд Орос улбаны улсад Хятад улсын төрийн тэргүүн Ши Цзиньпин бол айлчлах байх гэсэн юм таамаглал байна. Энэхүү айлчлалын үеэр саяны одоо Владимир Путиний энэ уулзалтад айлчлалын үеэр одоо Владимир Путин албан ёсоор гэж урилга бол хүргүүлсэн байна. Мэдээлэл хүргэсэн баярлалаа их булгаа. Баярлалаа. Өдөртөө бид бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг гадаад мэдээгээр та бүхэндээ цаг тухай бүрт нь хүргэх болно. Дараагийн мэдээ. Монгол Хятадын замын үеийн хил давхад л элсэн цөлөөс хангаа бүс рүү нэвтэрч байгаа мэт ногоон байгууламж угтаж байна. Урд хөрш маань газар тариалан хөдөө аж ахуйн салбартаа маш их анхаарч шин техник технологиг нэвтрүүлэн хүйтний улиралд ч хэрхэн ногоо тарих вэ гэдгийг судалж үр дүнг нь үзжээ. Бараг адилхан цаг агаартай Монгол улсын хувьд бүгд найрамдах Хятад ард улсын хөдөө аж ахуйн салбараас суралцах зүйл их байгаа нь Улаан цавын хөдөө аж ахуйн нэг компаниар зочлоход л харагдаж байлаа. Өвөр Монголын урд зас хорны хөдөө аж ахуйн салбар хурдцтай хөгжиж байна. Тэр дундаа хөлөмжийн ногооны шин технологиг нэвтрүүлснээр жилийн 10 сарын хугацаанд 40 удаа улаан дойл хурааж явах боломжтой болжээ. Улаан цав хот нь хөлөмжийн аж ахуй эрхлэхэд тохиромжтой цаг агаартай, мөн газар зүйн байршлын хувьд нийслэл Бээжин хоттой ойрхон учир тээврийн нөхцөл сайтай гэдгийг хэлж байлаа. Манай хөлөмж нь нийт 30 га талбайг хамарсан бөгөөд өдөрт дунджаар 20 тонн улаан лойл хураан авч байна. Шар улаан гээд олон сортын улаан лойлыг дээд зэрэглэлийн төвшөнд органикаар ургуулж бүх хятадын өнцөг булан бүрт түгээж байна. Манай улаан лойл нь бүс нутгийн онцлогоос хамаарч нарны элчинд илүү амттай болдог. Жид дунджаар 100 сая юаны улаан лойлыг борлуулж байна. Улаан цавын Хөнфүү хөдөө аж ахуйн компани нь 30 га газарт хүнсний ногоо тариалдаг бөгөөд 10,000 тонн нарийн ногоог жил тутам хураан авч дотоодын болон гадны зах зээлд борлуулдаг байна. Хятадын дээд зэрэглэлийн супермаркетад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг учраас улаан лойлын хөлөмжийн усалгааг ундны цэвэр усаар хийдэг. Тариалангийн ногооны шавж устгадаг бодис нь хүртэл хүн шууд ууж болдог гэд эрүүл мэндэд ээлтэй органик гэдгээрээ ялгардаг байна. Улаан цавын хүйтэн цаг агаарт хүнсний ногооны шин туршилтыг хөгжүүлэх төвийг байгуулсан байна. Хүнсний ногооны шин сорт гарган авах, хүнсний ногоо тариалах технологийн дэвшилтийг нэвтрүүлэх, хүнсний ногооны хортон шавьчтай тэмцэх технологиг нэвтрүүлэх чиглэлд судлаачид анхаарч ажиллажээ. Тус судалгааны багийн эрдэмтэд хүйтэн хуурай сэрүүн бүсэд богино хугацаанд органикаар ургах брокколи, байцаа, улаан лойлын шин сортуудыг гарган авах ажлыг эхлүүлж үр дүнд нь брокколи улаан лойлын үржүүлгийн салбарт томоохон дэвшил гарч эхэлжээ.
Дашрамж дуртахад улаан цав нь Улаанбаатараас 1000 км-ийн зайд байрладаг учраас цаг агаарын хувьд ижил төстэй. Тиймээс бид ч бас энэ туршлагыг судалж нэвтрүүлэх боломж байгааг харж болох байна. Тэнгэр телевизийн 7 хар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.